За сайн байцгаана уу. Монголын одоо үйл хөдлөхөрөнгийн салбарын хамтран зүтгэгчтэй. Тэгээ сар болгоны явуулдаг KW Mongolia-гийн лайв маань эхэлж байна. За тэгээ өнөөдөр бол бид нарт бас нэг онцгой зочин урьсан байгаа. За энэ бол KW Mongolia-гийн 2025 оны одоо шилдэг агентийн хоёрт орсон number 2 одоо үзүүлсэн ийм нэг онцгой агентыг урьсан байна. За тэгээд өөрийгөө та танилцуулахгүй юу? За юуны өмнө энэ хүү лайв бас үрж оролцсон баярлалаа. Тэгээд намайг Мөнх Эрдэнэ гэдэг агентууд мэдж байгаа. Одоо үйл хөдлөлийн салбарт бол 9 дэх жил рүү орж ажиллаж явж байна. Тэгээ хуучин хөгжил мэдээж ойлгомжтой Remax-аар эхэлсэн. Kiwi-д ороод одоо баг 2 жил болох гээд явж байгаа юм агент байна. За тэгээд хоёулаа гоё чөлөөтэй. Тэгээд сая лаанчд ороод хайлтан жоохон би жоохон нойрмогдоо өвшиг маягтай гэдэг. Өвшигч гэдэг иймэрхүү ах шиг байна. Гэхдээ энэ бол хоёулаа одоо гоё чөлөөтэй. Тэгтээ бас агентуудаа бас энэ салбарынхандаа зориулсан одоо үн цэнтэй зүйлийг бас гаргах юм нэг 30-40 минутын цаг байна. Окей. За тэгээд яг хоёулаа үндсэн нөгөө сэдв рүү орохоос өмнө одоо бууг буюу Мөнх Эрдэнэ өөрийгөө нэг жоохон дэлгэрэнгүй танилцуулаач. За ангийн салбарын мэдээ туршлагатай агентгасаа ярьлаа тий. За ер нь хаана өссөн. За миний санахаар бол Америкт бас сүгцэнд ажиллаж амьдарч ирсэн тий. За өөр ингээд сонирхолтой факт мэдээллүүд юу вэ тий? За ер нь бол за агентийн амьдралаас эхэлсэн дэр хоод тий. Мэдээж урд нь Америкт бас хэдэн жил амьдарч сурч боловсрч бас үзсэн. Ажил төрөлж бас хийж байлаа шүү дээ. Би чи 17 онд анх Монголд ирээд 17 оны дундуур ирээд за 17 оны сүүлээр буюу 11 сард зуучлалын салбар буюу үйл хөдлөх зуучлалын эргэлзэлтэд салбарыг сонгоод Remax бас агентын гараа эхлүүлж байлаа. Тухайд бол одоо бас чанга байсан шүү дээ. Үйл хөдлөлийн салбар маань зуучлал гэхэр нэг change гэсэн байдалтай хүлээж авдаг бай. Одоо юу гэдэг эдгээр нэг тиймэрхүү ийм ажил хийдэгсэн. Муу нэртэй байсан. Одоо бол салбарууд маань хөгжөөд бас олон нийтэд танигдаад зуучлалын салбар үнэхээр эдийн засгт хэрэггүй юу бас клейм шүрдэг цаг болцсон байгаа. Тэгэхээр одоо орж байгаа агентууд бас нэлээд давуу талтай. Ялангуяа манай зээл нь илүү сэтгэл зүй бэлэн болсон. Сэтгэл зүй бэлэн болсон. Бэлэн юм дээр л сайхан орж иж байна гэсэн. Дээрээс нь манай нэг Kiwi-гийн нэг соёл байгаа шүү дээ. Коуч нарын систем гэдэг. Одоо Монголд ер нь Remax байхад бол байдаг баг. Гэхдээ маш өөр төвшөнд одоо юу гэдэг high level-д очсон энэ хөө систем нь бас манай зөвхөн салбарт офстус байдаг. Тийм манай дээр high level-д орсон биз дээ. High level Kiwi-д байгаа сургалтын систем нь одоо high level байгаа гэсэн төвшөнд бол байгаа. Training coach. Тийм. Тэгэхээр шинээр орж иж байгаа агентууд маань одоо тгээс эхлээл одоо юу гэдэг бүх юм хийхэд одоо бүх арга барилын коуч нар маань заагаад бэлэн болгоод өгч байна шүү дээ. Бэлдээд. Миний хувьд бол зөвхөн мөнчгөр толгоогоор байдаг шиг тий. Маш хэцүү. Анхандаа бол шантардаг байсан. Би ч 3 сар баг агент болсноос хойш гүйлгээ хийхгүй яваа, шантраад. Гэтээ яг үнэхээр нөгөө big Y буюу яг өөрөө яг агент болъё гэсэн хүсэл сонирхолтой байсан болохоор тэр бүхнийг бол хангалттай хэмжээнд туулах тийм одоо сэтгэл зүй. За яг энэ дээр нь асууч нөгөө big Y гэдэг яг яагаад юу нэг агент болъё гэж бодсон. Юунд нь дурлсан. Тэр бэрхшээл илчгсэн давах тийм шалтгаан байсан юм шүү дээ. Тэр нь хаанаас болсон? Би ч чинь 15 онд төлөө Америкт сурч байхдаа нөгөө үйл хөдлөх бас худалдаж авах гэсэн сонирхоод тухайн онд Америкийн Виржиниад байрладаг Kiwi-д хандаад тэр маань өөрөө бас нэг Монгол эйжент, real estate эйженттэй байсан. Тэр одоо бид нар бас таньдаа тий. Тэр агенттай холбогдоод ерөнхийдөө мэдээллүүдийг аваад ер нь бол 3 сар тэр агенттай зуралтаж явсан юм аа. Тэгээд айл болохоос нь болохгүй хүртэл явсан. Тэгээд үнэхээр энэ хүү одоо Америкт бол ялангуяа энэ real estate салбар маань маш топ хэмжээнд байд юм байна. Ашиг орлогоч тэр хэмжээгээр илүү байд юм гэсэн одоо тэр зүйлийг бол олж харсан. Тэгээд Монголд анх орж ирээд мэдээж тухайн 15 онд Remax анх орж franchise компани Америкийн franchise орж ирсэн байсан. Тэгээ би ч 2 дахь жилээс нь орж ажилласан гэх юм уу.
Тэгэхээр үнэхээр энэ салбарт мэдээ зах зээл бол хангалттай байгаа. Тэгэхээр энэ яг зүйлийг л олж хараад за эйжент гэсэн зүйлийг л одоо болёо бай гэж. болгож л орсон доо. Тэр тэгээ 3 сар шахуу судалж аваад тэгээд үйл хөдлөлтөнд аваагүй юу? Аваагүй шүү дээ. Авч чадаагүй. Яг бол бид нар чинь F1 буюу оюутны визтэй байсан. Тэгэхээр ногоон карттай эсвэл ажиллах зөвшөөрөлтэй буюу нөгөө дараа нь ямар нэг эрсдэл мэдээж нөгөө моргожийнх нь эрсдлээ марна шүү дээ. Эрсдлийн шинжээчнэр нь үзээд за энэ хоёрт бол зээл гарах боломжгүй юм байна гэсэн мөнгөчлөөр татгалцж байсан. Тэгэхдээ нөгөө нэг Монгол агент бол энэ хугацаанд стил чамд ингээд мэдээлэл өгөө тусалж исэн тий. Инга Батцуур гэдэг та таних л баг тий. Одоо бас намайг Facebook-ээр лавдаг тий. 20 онд энэ 19 онд энэ эсний дараа яг тухайн бүсийн стейт буюу тэр одоо юу мужийнхаа шилдэг эйжентээр бас тодорч байсан. Бүр мужийнхаа юм. Стейт юм. Тий, стейт. Инга Батцуурч бас нэлээд бас яг мундаг гэдгийг мэдчихсэн. Гэхдээ стейтийнхэн мундаг гэж бол би тийм бас мэдээлэл олж нөгөө бид ч нөгөө Орлоо Монголиа гэдэг сайт гэдэг байхгүй монголчууд юм. Тэн дээр бас тавигдчихсэн. 19 онд үнээр мундаг юм байна тий. Ковидын үеэр л байсан. Тэгээд ер нь бол тэр агент маань яг одоо бид надад хэрэгцээтэй байгаа ямиг судлаад үзэл за хэдүүл энэ дээр ингээ гэл тий. Бүхэл талын зөвлөгөө яг л нөгөө мэрэгжлийн агент хүн ямар хуу байдалтай харилцах нартай харьцах вэ гэсэн тэр хандлагыг анх тэр хүнээс бас мэдэрч авч байлаа. За тэгээд энийг олж хараад ойлгоцсон учраас Монголд ирээд яг энэ бизнесийг хий, энэ карьерийг эхлүүлье гэж бодоод ингээ явсан учраас за тэгээ эхний тэр хэцүү хэсгийг яасан гинэ өргөжлүүлээ. Хэцүү бас л чанга байсан шүү дээ. Яг бол дөнгөж ирсэн машин зэрэг байхгүй тий. Би чи яаж нөгөө хүүтний үлрэл дөнгөж ирсэн. 11 сар заагаалan сургалт мургалтандаа суугаад 12 сараас эхлээд яг л бүх сертификат аваад агент болж ирсэн. Тэгэл ер нь бол чанга байсан. Тэгээ өөрөө листтэй болно. Дээрэс нь одоо юу гэдэг нэг баг хамт олондоо нэг сайн анханд бол уусч чадаагүй байсан. Дээрэс нь надад бол сургалт гэсэн тийм систем бол байгаагүй шүү дээ. Яг л өөрөө яг бүх нөхцөл байдалтай нүүр тулаад нэлээд хүндрэлтэй байсан ер нь бол. Тэгэл одоо ялангуяа нөгөө Монголд амьдраг бас нэлээдэн жил болцсон. Таньдаг хамаатан саданд одоо ажлыг хүрэл байхгүй болцсон. Одоо бага ангийн найзуудаас их сургуулийн ангийн найзууд өөр ямар нэгэн танилуд байхгүй. Тэр хүмүүс бас агентууд бод юм л. За би ер нь бол танилын хүрээтэй байж агент болвол зохимжтой байна гэсэн ойлголттой байдаг байхгүй. Би бол эсрэгээрээ яг бол өөрөө би биеэрээ тулаад үзсэн болохоор танилын хүрээг бол би өөрөө бүтээх ёстой. Тийм. Танилын хүрээг бол ямар нэгэн байдлаар бүтээх боломжтой. Гол нь та өглөө талингийн уралд ирсэн проспект юм буюу өөрөө эрэл хайгуул хийж хүн амьтантай өөрөө эхэлж контакт үүсгэж үйжж тэр хүрээллийн маань одоо үнс суурь бас тавигдана гэсэн ойлголттой байдаг. За одоо танилын хүрээл ихтэй хүн агент болно гэвэл ер нь хөгшөө хүмүүс л агент болно. Ер нь бол тийм юм болох гэдэг шүү дээ. Ижил насны хүмүүс л агент болох гэдэг шүү дээ. Тэгэхээр эсрэгээрээ ер нь бол за одоо үгүй миний мэдхээр нэг 10 хамгийн би чинь C20 манд гэдэг байна. 18 настай агент ус байдیں۔ Би таньдаг байхгүй. Тэр бол маш сэргэлэн өөрөө хөдөлмөрчтэй хийгсэн сэтгүүтэй майндсет нь тогтцсон. Хэдий одоо үгүй тэ оюутан болоогүй ч гэсэн тийм одоо мундаг бас агент байна. Болж байна тий. Хийх боломжтой. Тэгэхээр одоо хүн өөр бол яг л хичээл одоо ингээд бид нэр өөрсдөө бас өөр олон үйлчлэгээ авдаг тий. Зөвхөн тэр зүгээс харахад хинээр үйлчлэнээс үйлчлэгээ авах уу гэхлээр нэг одоо хөгшин залуу нас гэхээсээ илүү хин илүү сэтгэлтэй хандж гин, хин хэлсэн үгэндээ хүрж гин, хин доктортой одоо тухайн зүйлээ хийж гин гэ тий. Хин одоо ёс зүйтэй байна. Тэгэл энэ нэгийг л хардаг штэ. Тий. Үнэхээр хүн ингээд одоо сэтгэлээсээ хандаад за тэгээд үнэхээр ёс зүйтэй ажиллаад тэгээд доктортой тэрийг ингээ хийж байгаа харагдах юм бол за энэ бол энэ салбартаа хийж байгаа юмдаа эзэн болсон хүн байна. Намайг хуурч hulдахгүй юм байна. Гэл итгэх юм бол тэгэл цаашдаа тэр хүний үйлчлүүлэгч болол явцдаг штэ. Тэ? Ер нь бол яг хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаа яг л үнэхээр зүрх сэтгэлээсээ хандаж чадах юм бол ямар ч кастомерт харилцах хэрэгтэй юм уучраа бол явчихна. Болно тэ. Нэг жоохол нэг эргэлзээд ч юм. За нэг мөнгөний араас ч юм уу те. За нэг удаа үйлчлээд хаяа гэсэн харилцагчнараа уусаа хандчихгүй шүү дээ. Тэд чинь баг бидрээс илүү юмнуудаа судалсан мэдсэн. Одоо баг л намайг агент хүнийг баг шалгах хэмжээнд мэдээлэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр нь л бүдрэхгүй л яг л үнэхээр сэтгэлээсээ туслаад бүхэнд нь гар бие оролцоод хоошоо суулгүйгээр
болж байгаа. Тэгээд харилцагч нар бий болно доо. За одоо хоёулынх нь яриа нь ингээд айжмаар яг нөгөө ярьсан сэдв рүү орж байна тий. Тэгээд түрүү ярьлаа. Хөө ингээд тий зарим агентууд ч юм уу тий. Энэ агентийн бизнесийг одоо нэг удаагийн одоо үйл хөдлөх зарах авахыг те нэг удааны ч юм уу богино хугацааны зүйл гэж үзээд тэгээ нэг удаа хэдэн сая төгрөгийн орлого олохын тулд за ингээд өөрсдөө эрсдэлтэй медийг харилцагчдаач эрсдэлтэй медийг те тэгэхээр ийм зүйл бол зөв миний бодлоор харьцангуй бас их байх шиг байна. За яагаад тэгэхээр тэр нь ч өөрөө хөгжлийн үе шаттай холбоотой байх те бид нар одоо Америк, Европ шиг одоо хэдэн зуун жил энэ бизнес хөгжсөн бүх одоо юмнууд наривчлагдсан тийм биш те. Хэдхэн жилийн өмнөөс л компаниуд нь хүртэл усгай зөвшөөрөлтөй боллоо, агентууд нь лицензтэй боллоо те. Тэгэхээр энэ тал дээр бид нар ойлгох ярих зүйл бас их байна те. Өнөөдөр яг одоо хоёулаа энэ талаар бас нэг зарим нэг зүйлийг жоохон дэлгэрүүлж яри те. За тэгээ энд би нэг хэдийн хөвлөө тавьсан байгаа. Эхнийх нь ингээ харъя. За би харагдаж байна уу? За би бол манай одоо ерөнхий продюсер байгаа. За эхнийг нь үгж байна. Зуучлалын гэрээ заавал байгуулах ёстой юу? За яг энэ дээр асуултаа би ингэж тавья. Мэдээж хуулиараа бол зуучлалын гэрээ заавал байгуулах ёстой. Хуулиараа. За гэхдээ амьдрал дээр бол одоо янз бүрийн байдал гардаг. Одоо хуулиараа зөв буруу гэхээсээ илүү зөв зуучлалын гэрээ хийхгүй явбал агентд өөрт нь болоод харилцагчд нь ямар эрсдэл үүсдэг юм бэ гэдэг талаас нь илүү нэг үр дүн талаас нь яри те. За мэдээж зуучлалын гэрээ хийх ёстой. Гэхдээ хийхгүй ажилтны агентууд байна. Бага. За тэгээ тэр хүмүүс одоо ингээ яваад байвал ирээдүйд ямар хувь заяа хүлээж байна гэдэг талаар та одоо туршлагатай хүний хувьд сайхан тайлбарлаж өгөөч ээ. За зуучлалын гэрээ агентны одоо хамгийн эхний алхам буюу одоо тухайн одоо агент гэсэн нэрийг аваад лист болох гэдэг юм бидний нойр нэг ажиллав. Листтэй мөн зуучлалын гэрээгээ байгуулж авах нь одоо үйлчлэсний буюу бидний амьдралд одоо хамгийн ойрхон жишээ бол адаглаад комисшн авахгүй байх талтай одоо зуучлалын гэрээгүй ажилласнаар комисшн авахгүй байх. Дээрэс нь баяр агент эрсдэлд оруулах тийм тэр чинь мэдээ санхүүгийн хувьд бол нэлийн том эрсдэлд орно. Дээрэс нь бас нэг гэрээгүй одоо юм дээр ажиллаад магадгүй одоо өөр агент бас тэр гэрээг бас тэр одоо үйл хөдлөх дээр бас давхар ажиллах бүрэн одоо давхцлын асуудал гарч ирж байна. За одоо ингээд нэлээд олон юмыг яс ярьчлаа. За хоёул нэгээр жоон дэлгэрүүлээ те. Эхнийх нь шимтгэлийн орлого авч чадахгүй байх. Тий, шимтгэлийн орлого. За ер нь яг Монголд нэг ийм кейсүүд байдаг штэ. Өө ахын дүүстэй нэ асуудалгүй те ах нь чи зүгээр баяраа аваад тэр ах нь тэгэл шууд ингээл комиссны чинь өгч чинь те гэрээ мэрэ гэж хоёулаа ингээд яах вэ? За энэ бол нэлээд төгөөмөл найзуудын хооронд болон танилуудын хооронд танил хүмүүс нь агентуудад хэлдэг те. За мэдээж яг мөнгө өгөх болгоод тэр хүн чи өөр болно те. Тэгэхээр зуучлалын гэрээ хийхгүй байх нь энд одоо яг ямар эрсдэл эхнийг нэлсэн шүү дээ. Шимтгэлээ авч чадахгүй байх. За тэн дээр одоо нэг жоохон дэлгэрүүлээд те. Тайлбарлаад. Яг зүгээр нөгөө баяраа дагуулаад тэр одоо дийлэнх тохиолдол тэгдэг шүү дээ те. Одоо гэрээ их боломжгүй. Баяраа дагуулаад тэр тэгвэл окей те. Гэрээн дээр шин гар усах зураа яв яг. Гэтэл яг үнний эрэг дээрээ тэд нар баяраа дагуулад бизнес бас тэр одоо тухай туршлахгүй байсан үедээ бас энэ одоо кейсийг бол даваад өнгөрчлөл туул тий өнгөрч биш алгасч биш тий туулаад явж байлаа. Яг баяраа дагуулад очдөг. Үнэхээр нотрот орох юм нэтэрээ тэр чинь бас би ч өөр агент эсвэл үед бол нотрот гэрээн дээр бас давхар зуучлалын гэрээгээ зурлахаар ингээл бариад очдог. Яг үнэхээр яг тулсан газар мөнгө хараад 5 сая байна уу 50 сая байна уу 500 сая байна уу тий тухайн хүний сэтгэл санаа бол шууд 100 200% хэрэгдэг. Тэгэхээр одоо юу гэдэг танд одоохондоо ингээд заруулах гэж байгаа юм мэдээлэл өгөөд баяр аваад ирээ гэдэг одоо нэг л өрхөл юм да. Тэр өрхөнд нь одоо орохгүй байх л ёстой. Тэр өрхөнд орснороо эргээд чи өөрөө бизнес хийж байгаа хүн ямархуу хэмжээнд те одоо алдагдал хүлээх өгдөг чинь тэр бол хэлж баруун амар том асуудал. За тэгэхээр энэ бол юу ах нь? Төрөний хэлгээр өрхтэй ингээд нэг сайхан сэтгэлээр
аваа найдвартай энэ дээр гэж байгаа боловч яг амьдрал дээрээ яг хаа мөнгө хараад мөнгө өгөх болохоор шууд өөр хөрөлдөг. Өөр энэ царийн шууд алга болоод өөр царай гарч ирээл те. Ингээ явцдаг буюу үйлэл үлдэн штэ. Тэгээ ерөөсөө шимтгэлээ нэгдүгээр эрсдэлнэ гэвэл шимтгэлээ бүр огт авч чадахгүй байна. Ерөөсөө огт авч чадахгүй буюу тэгэл одоо нөгөө царай гарч ирэнгүүтээ чи зөв шүүхтэй та. Гэтэл өөрөө яасан гэрээ хийгээгүй ажилласан учраас шүүхтэр очиод ямар ч нэмэр байхгүй. За нэг юм байна. За хоёрдугаар асуудал нь болохоор энэ нь өөрөө шууд нөгөө ширээн доогуур хийхийг санал болгох хамгийн таатай нөхцөл болчихсон. За энэ талаар бас. За энэ дэр би бас нэг шууд жишээтэй юм ярьчих. Окей, тэгвэл бүр сайн. 19 онд юм. 19 онд би агент болоод нэг жил гарсан болсон. 2 жил болохгүй явцгаад манай нэг хамаат одоо ойрын за ширээн доогуур их саналууд хийнээс ирдэг байг угаасаа тодорхой юм. Хамгийн ойрын байдаг хүмүүсээс л ирдэг юм. Хамаатан садан найз нөхөдтэй одоо хуучин одоо танил манил хүрэл. Тэр тусмаа тэдэртэй гэрээ хийх хэрэгтэй. Хүмүүстэй гэрээ хийж ажиллахгүй бол сайхан суппортник хийгээл таарна. Нүгүү сайхан суппортник хийгээд. Тэгэхээр яг энэ наадал дээр ч яг нэг жишээ дуудахад юм байна. Би сансарчтай Баянцайлын арталт нэг 63 сая эuro нэг жижигхэн үйлдвэрлэх зарахгүй юу? Манай ээжийн дүүгийнхээ төрсөн бүр ойр хамаатай. Тэгээд би өөрөө лист нь өөрөө баяр нь болоод ороод яасан чинь нотрот менежер болоод окей ингээд зарчиж байгаа байхгүй. Шимтгэлээ өгөх болсон ч тэр чин зайлны 2.2 чин зайлны сая гарна л өнгөө шүү дээ. Өсрөлөө сая 500. Тэгсэн чинь нөгөө манай ихч тэгж байна. За мөгийн чи тэ одоо танилын хүрээ чи одоо ингээд их чинь танд чамд ингээд 1% тэ 500 мянга ч тэгээд чи өгчөө чи тэгээд өөр ингээд яачихгүй өгөхгүй. Тэгээд би за нэгт би энэ чи миний бизнес ээ тэ та бол тэ тодорхой хэмжээний бизнесийг үздсэн. Би дөнгөж бизнесээ эхлүүлэх гэж бод та миний бизнесийг хөндлөх ёстой. Хичнээн хамаатан садан байлаа гэд үнгүүн гэж бол байхгүй зах зээлийн хуулиараа. Үнэхээр та одоо хамаатан садан найз нөхөд одоо гэж ярьдаг ч гэсэн яг одоо найз нөхдөд хооронд нарийн тооцоо байх хэрэгтэй гэдэг чинь тэгээд адилхан. Бизнес бол бизнес гэсэн л одоо майндсетийг өөрөө өөртөө өгөх нь маш чухал. Тэгээд би тэр ихчтэй хэлээд би ийм ажлыг хийсэн те. Компани дүрм журам гэж юм байдаг. Би нэгхэн одоо гүйлгээс олж би одоо ямар нэгэн асуудал ороод ирээдүйн би бизнесээ алдмааргүй байна. Тийм болохоор та зүгээр окей наад мөнгө өгсөй зүйлээр нь өгөөгээд баг уурсан. Аваа одоо та баг доош нэгээд байгаа юм ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар хандаад ихсэн чинь шал ондоо болчихгүй. Тэгээд шимтгэлээ авсан. Тэгээд эргээд нэг эерэг тал бас байдаг. Өөрийнхөө бизнестэй үнэнч байснаар эргээд нөгөө ихчийн одоо намайг харах үнцгүй өөр болж байгаа байхгүй. Яагаад гэвэл үнэхээр за энэ мөнгөрт нь тий одоо гэдэг хүн чинь бизнесийн зарчимтай хүн юм байна. Эргүүлээ цааш өөрийнхөө бизнес гэсэн дараа надад одоо юу гэдэг надаас зөвлөгөө авдаг. Одоо туршлагатай болсон дараа зөвлөгөө авдаг. Үйлдвэрлэлийн бас нэг одоо хөрөнгө оруулалтын юм компанитай л та тэгээд зөвлөгөө авдаг. Ингээд хийгээд надад миний үгийг сонсдог болсон. Эргээд миний одоо бизнес карьер ингээд зөв хурж байгаа байхгүй юу. Тэгэхгүй би тухайд магадгүй таньдаг гээд те хамаатан сад ингээд өөрөөгөө те одоо юу гэдэг өөрөөгөө хийсэн ажлыг 500 мянгаар ч юм ингээд окей гээд би за гээд нэг бантаач юм те одоо нэг хамаатан садаг нүүруулага за яах вэ гэж зөвшөөрсөн байсан бол эргээд тэр хүмүүс маань те ялгаагүй ч харилцагчаа талбай харилцагчаа адилхан намайг үнэлэмж байхгүй болох. Тэгэхээр үнэхээр би өөрөөгөө бизнес хийх гэж бол өөрөө өртөл хүмж бизнесийн зарчимтай л байсан дээр. За ингээд манай буугийн саяны кейсээс бол хид хідэн ингээд нэг тодруулах өнцгөө харагдаж байгаа. Нэгдүгээрт нь юу вэ гэхээр за монголчууд за түрүүний хэлдгээр ялангуяа таньдаг байх тусмаа тодорхой хэмжээний тийм саналыг тамжийн. Тэгэхээр өнөөдөр та энэ бизнесийн салбарт орсон бол энэ зүйлтэй ч гэсэн учирна. Тий, угаасаа гарч ирнэ. Тий, учирна. Өөрөөр хэлэх юм бол одоо энд өөрөө бэлэн байх хэрэгтэй гэсэн. Тэрэнд нь юу гэж хариулахаа мэддэг байх хэрэгтэй. За сая бол буугийн одоо өөрийнхөө хувьд юу гэж хэлж тэр асуудлыг давж гарснаа хэлж чинь тий. За тэгэхээр хоёрдугаар өнцг нь ийм байна. За заримдаа манай шин, за заримдаа бас туршлагатай ч гэж хэлэгддэг агентууд энэ саналыг хүлээж авах тохиолдлууд байна. За манай компани дээр ч гэсэн одоо ийм саналуудыг хүлээж аваад эд сайхан хөгжиж ингэж явж байсан агентууд ил болоод тий. Тэгээд ингээд
одоо нэр төргүү болоод тий ингээд одоо хууль шүүх болоод ингээд явж ирсэн тохиолдлууд байгаа. Тэгэхээр нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Хууль ёсоор бол угаасаа болохгүй тий. Гэхдээ энийг хийчихвэл бодит амьдрал дээр үр дагавар нь юу байд юм бэ гэхлээр ерөөсө хоёр байгаа байхгүй. Чи өөрөө зарчим дээр үнэнч байгаад, гэрээн дээр үнэнч байгаад, ширээн доогуур хийхийг эсэргүүцээд тэгээ шимтгэлээ бүрэн аваад энийг компанида мэдүүлээд ингээд явхаар тэр харилцагч чинь чамайг хүндэлж байна. Чамайг үнэлж байна. Эргээд энэ бизнесийг зөвөр ойлгож байна. Ингэх ёстой юм байна. Гэт тэр хүн магадгүй дахиж өөр хүнд ийм санал тавихгүй байж магадгүй. Тэ? Нэгт буугийг эргээд бас байдалд ороо үлдчихэж байна шүү. Дараа нь бодвол яг зөв. Одоо тийм тухайн тавьсан бол одоо тий ширээн доорх саналууд орж ирсэн тэрийг зөвшөөрөхгүй байсгаа тохиолдолд дараагийн хүндээ хэлэх тэр боломжийг бид нар бас хааж өгч байна л гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр бид нар нэг талаас санаа зовно шүү дээ. Бизнесмен хүн одоо үдс янз янзын санал тавиад хороо та чи ямар ч зарчимгүй юм бэ гэдээ би ер нь хэлцдэг юм даа тэгээд тэгэнгүүт нь за ер нь бол энэ агентууд ч бас тий хатуу чанга болцсон юм байна. Тийм болохоор өөрөөр нэр нүрийг бодчих бас бодно шүү дээ. Тэгэхээр нэг харилцагчаа бид нар бас гоё бэлтгэж байна. Тэ? Одоо комиссна гэрээний дугаа ажиллаж чаддаг, комиссна өгдөг. Нөгөө талдаа одоо агентийн хувьд өөрөө илүү үнэлэгдээд тэр хүн итгэдэг болчихж байгаа. За энэ бол өстой зарчимтай залуу байна. Тэгээ юмаа мэддэг. Тэгээд бас одоо шимтгэлээч гэсэн одоо авдаг, нэгтгэг яад бол өөрөө ажилласан ингээд. За тэгэхээр ийм гоё үр дүн гарч байна. Зарчим дээр этиктэй байснаа тий. За хоёул эсрэг кейсийг авч үзье. За та одоо ингээд төрөний хэлснээр нөгөө 500 мянганд авчлаа. Тий? За компанида мэддэхгүй тий. За энэ ингээ өөрөө зарчжээ гэд 500 мянганд аваад үлчлээ. За энэний хортой үр дагаврууд нь нөгөө хүн дээр яаж тусах уу, тань дээр яаж тусах уу, компани яаж тусах уу, энэ салбарт яаж тусах уу? За ер нь яг зөв миний зарчим гэх юм бол хэрвээ за тэр зүйлийг одоо хүлээгээд аваад дараа нь гарч болох одоо тий одоо муу сөрөг юмнууд байна шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэх юм бол нэр үндэг болно. Өөрөө нэр үндэг болно. Тэгээд өөртөө одоо юу гэдэг магадгүй тэр хүн өөрөө тухайн саналыг хүлээгээд авсан бол нөгөө гимших мэдрэмжүүд бол насан туршдаа байна шүү дээ. Яаж ч утсан. Болохгүй зүйл хийгээд одоо юу гэдэг лөөвөр авцсан. Гим зэм гэж байдаг тийм. Одоо нэг тэр чинь бас нэг лөөврийн шин шүү дээ. Ер нь бол тийм. Лөөвөр хийсэн яаж одоо кинондэрсэн гардаг шүү дээ. Амар тайван байж чаддгүй. Одоо сэтгэлийн тийм ингээд тайван ингээд амьдрах маш жишээ нь одоо магадгүй таны хэлдгээр офс дээр ирлээ. Гим үйцэн чинь гэлбэлцэн өстэй. Ер нь тэгээд цэг харж чадхаа үлдсэн л байт юм да. Өөдс ингээд харж чадахгүй. Дээрээс нь тэгээд нөгөө хамт нөхдөөсөө ингээд дайчин, сална, улам ингээд Тэгээ нэг тв тав хийгээл нэг шаарлах тэгээ вакуумжуулах орчинд бол өөрөө л өөрөө авчиж хийж байгаа хамгийн одоо юу гэдэг буруу одоо юу гэдэг хамгийн одоо сөрөг үр дүн тий. Тэр мөнгө бол яах вэ тий. Окей. Эргээд чамтай хамтарч ажиллах мэдээж офс компани байгаа. Агентууд байгаа. Тэр хоорондын нөгөө бизнес зарчим зөрчилтүүд эхлэнэ л гэсэн үг юм. За дахиад нэг яриг нэг гоё өнцгүүдийн задлж байна тий. Би нэг олон юуг нь хараад байл да. Нэгдүгээрт нь та өөрөө үнэлэх хүлэмжгүй болоод өөр өөртөө зөрчилдөөд ингээл эхэлж байгаа гэсэн үг тий. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө би бас агентуудтай хэлдэг л да нөгөө гимзэм гээд роман байдаг тий. Хүн нэг юм буруу ичгээрээ үргэлж зэм гэдэг зүйл байдаг. Тэр нь баригдаагүй байсан ч өөрхөн дотор болцдог. Тэгэл хизээ баригдчих бол гэдэг нэг маш том чанга юм байна. Айлс шаналгаан байна те. Яагаад тэгэхээр монголчин жижиг гэн те. Нэг л өдөр энэ ингэсэн байна гэж ороод ирдэг юм уу мэдээлэл ирдэг. Тэгэхээр та ингээд нэг ширээн доогуур хийчлээ гэж бодоход өөрөө юу гэхээс одоо дотоод зөрчилдөөс гадна хизээ баригдчих болдоо гэсэн байнгын айдас. Тэр ер нь энэ бол амар шаналгаатай амьдрал шүү дээ. Дээрээс нь би нэг юм хэлэхэд магадгүй чамд те одоо агентд санал тавиад зөвшөөрүүлчихэд тэр агентдгаа тэр хүнд одоо дахиж нэг хамтарч юу ажиллахгүй дээ. Тухайн харилцагч. Тэгээд дараагийнхаа агенттай холбогдно. Танайх тэгдэн штэ те. Ингээд шимтгэлээ ингээд багсгаач юм эсвэл те ингээд доог ширэн доогуур хийгээд ингээд хувиа багсгаад мөнгө аваад компанигоо мэдхгүй явчих болдсон штэ гэсэн яриа гарна. Нэгт хамгийн аюултай зүйл.
Яриа гарна. Мэдээж тухайн одоо юу ч би энэ объектоо ч юм уу төлөвлөгөө зарцсан. Тэр компани тэр гэдэг агент ингээд гайгүй тохроо явчихдээ шүү гэсэн шуум гарна. Эргээд тэр баригдахгүй байна гэж хэлж байхгүй. Дамжаал ингэж явсаар болж хинд ер нь бол ирнэ. Бис агентуудыг одоо тэр тэнцээ юу гэсэн одоо тийм сонсогдвол энэ тэнд ингээд явж л байдаг. Хүч одоо юу овстой байдаг. Тэгэхээр тэрийг сонсоод өмнөөс нь харамсч байгаа юм шиг. Хүнд тэгэн хэлүүлнэ эдэн дөрөв төлөө те өөрөө алтан байж ийм бизнес их шаардлага баг байна уу гэдэг асуулт бас гарч ирнэ. Тэгэхээр түрүү хэлсэн шүү дээ бид нар зарчим дээр байх юм бол одоо яг те зарчимтай гоё хэрэглэгч бэлдэх байсан бол эсэргээрээ энэ агентууд чи ингэчтэй юм байна гэж тэр хүмүүс бол дараагийн бүх дийл дээрээ ширээн доогоорыг санал тавьчихлаа. Угаасаа ихнийх нь болцсон юм чинь байж болд юм байна гэсэн сэтгэхүй. Тэгэл одоо шимтгэлийнх нь окей за чамд iPhone авах нь өгч иргээл. iPhone хэрэгч бас байгаас хэд хэдэн. Тий манай зэрэг бол тий байгаа шүү дээ. Тэгээд тий ингээд 50 сая комисшн өгөх байснаас үүдээ санал нь болохоор ах нь гомдоохгүй нэг iPhone өгч хийдэг юм уу. Тэгээд тэрийн зарим хүн аваад тэгтлээ доош орж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд харамсаа. Тэгэхээр нөгөө хэрэглэгчээ бол ингээд бүр одоо этикгүй хэрэглэгч болгоод бүрэн ингээд баталгаажуулаад болд юм байна гэдэг ийм итгэл үнэмшлийн өгөөд ингээд явчихж байна л гэсэн. Тэгэхээр энэ өөрөө нийт салбарынхаа хөгжил бол маш их хортой. Хоёулаа бол юуг нь яриаггүй шүү дээ. Энтэй холбоотой гарч ирэх хууль шүүхийн асуудлыг бол одоохондоо яриаггүй шүү дээ. Эн чинь яг одоо Америк юм уу хөгжилтэй улсаас судлаад үзэх юм бол ерөө агент шимтгэлийн орлогыг чинь Герман руугаа шууд авсан бол үнийн дүнгээс нь мэдээ шалтгаална. Гэхдээ ихэнх тохиолдолд насан турштай агент хийх хэрэг нь шууд байхгүй болдог. Blacklist руу ордог. Тэгээд тодорхой үнийн дүнгээс дээш харах юм бол шууд санхүүгийн гэмт хэрэг. Санхүүгийн одоо шамшигтуулалт гээ явчихдаг юм байл л. Америкч бас нэг гоё тал нь нэгдсэн имэйл системтэй. Тэгэхээр аль офсын одоо өөр франчайз компани локлуудсан хоорондоо нэгдсэн имэйл системтэй байдаг болохоор бүх мэдээлэл хооронд ил тод байдаг. Эргээд одоо тэр нь одоо ширээнд орохгүйгээ ч юм уу те одоо ямар нэгэн зуршлах гарлаа гэхэд олон нийтэд ил одоо жишээ нь би одоо CT1-ийн оны агентыг асуулт гарлаад над мэдээлэл ирдэг байх тийм жишээтэй. Тэр утгаараа яг зүгээр хөгжсөн байна л та. Хууль дүрм журам те үйлдвэрлэлийн хууль багц хууль нэ бүх юм бэлэн байгаа болохоор тэрийг бол илүү контролдох гамар байгаа. Манайд бол яг одоохондоо яг үнэхээр үйлдвэрлэлийн тийм одоо нэгдсэн хууль батлагдаг одоо батлагдаад нэг л яваад л байгаа шүү дээ. Одоо хоёр хөгжил болж байна. Тийм ч гэсэн санхүүгийн зохицол хороонд одоо бол мэдэгдэг болж байна. Blacklist гаргадаг болгож байна. Одоо эхлүүлж байна. Тэгэхээр эргээд тухайн агентыг одоо бусад салбаруудад бас хүлэмжшүүлэх байх хэмжээний арга хэмжээ бас авдаг болж байгаа юм. Тий, тийм юунууд яригдчихэж байгаа. Тэгээ сүүл санхүүгийн зохицол хорооноос бас ингээд ажлын хэсэг гаргаа ажиллаж байгаа. Энэ дээр бол яг энэ асуудлуудыг бол яриад дэмжигдээд явж байгаа. Ер нь бол энэ бизнесийн ёс зүйн зөрчил гаргасан хүмүүсийг blacklist үүсгээд тий дээрээ ингээ бусад офисууд чардаг, агентууд чардаг, клиентууд чардаг тий. Тэгвэл тий одоо ямар асуудал их түгээмэл байдаг вэ гэхээр манай компанидаар байлаа нэг агент асуудал гаргалаа. Бизнесийн ёс зүйн зөрчлөө баригдлаа гарч яваад өөр компанид ороод юу ч болоогүй юм шиг ажиллаж идэв. За тэнгуүтээ одоо харж аим тий болчих шүү дээ. Тэр компани дээр асуудал гаргалаа, баригдлаа гарч яваад өөр компани дээр зарим нь өөрөө компани байгуулад ингэ явчихдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг жоохон юм замраагүй юмнууд бол байна. За энэ тал нь бол ингээд хөгжөөд явчих бах. Хоёулаа өнөөдрийн ярьдаг юм нь бол илүү нөгөө хувь хүн дээр ямар юм сөрөг юм гардаг вэ гэдэг талаас нь сая ярьлаа. Сая тэгээд одоо маш гоё үнцэг бол гаргалаа гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрийнхөө үнцэн зөрчилдөөн бас хизээ баригдах бол гэсэн байнгын айц юм байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол айгүй тийм зовлонтой амьдрал болчихж байгаа байхгүй тий. Зовлонтой амьдрал тий. Нөгөө талаас хэрэглэгчээ болвол тий эсвэл одоо гоё хэрэглэгч болгож бэлдэх эсвэл байнга одоо тий ширээн дагавар хийгээ санал болгогч хэрэглэгч болгож бэлдэж байгаа байхгүй тий. За тийм учраас агентуудаа хэлэхэд таны энэ ингээд нэг удаа ёс зүй дээр бат зогсох чинь таны өөр юм болоод энэ хэрэглэгчээ хэн болох вэ гэдэг шууд нөлөөлдөг юм асуудал байна л гэсэн. Түрүү тэгээ нөгөө хоёулаа анхны яриатай холбоо л доо тэ нөгөө зуучлалын гэрээг заавал байгуулах ёстой юу гэд. Тэгэхээр зуучлалын гэрээ байгуулахгүй бол
яг энэ булан чагтах магадлал маш өндөр болчихдог. Тийм. Өөрөөр хэлэх юм бол зуучлалын гэрээ байгуулаагүй. За 10 саяын комисшн авах хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь нөгөө нийлэн штэ. За ингээд одоо гой зовлон тооч штэ те ингээд өр ширтээ ингэчлээ. Эсвэл өвчин зовлон байна. Тэ чадахгүй нэ. Тэгтээ ах нь гомдохгүй те. За нэг 5 сая өгчөө гингүүт. Тэнгүүт эхний удаа магадгүй жоох эсэргүүцэн агентийн хувьд те. Өө ахаа тийм байхгүй юу ярьж байгаа. Бүтнээр навна гэ те. Тэнгүүт дахиад нэг царай гарч ирээд за тэгвэл чамд өгч чадахгүй энийг авал эсвэл шүүхтэд ав. Гингүүт чи өөрөө гэрээ байгуулаагүй яах вэ? Юм үлдэхэд одоо юм хоосон үлдэхүү эсвэл ядаж нэг iPhone аваад үлдэхүү. шүүрээд өглөө шүү дээ. Яг ийм кейс манай дээр бол хэд гарсан байхгүй. Тэгээ би энийг л хэлээд байгаа. Өөрөө зуучлалын гэрээ байгуулахгүй нь өөрийгөө булан чарч яана л гэсэн үг. Тэ? Гэрээтэй байсан бол чи зоригтойгоор тийхгүй гэдгээ бол зоригтойгоор хэлж чадчих байгаа байхгүй. Гэрээгөө бол үнэхээр ингээд нэг болон шахагдаад ингээд нэг боксаар бол хаанаас нь сахиулсан те найдвар болчихж байгаа байхгүй. Ямар ч хамгаалт болчихж байна. Хамгаалт болчихж байгаа те. За энэ их сонирм ингээд ярьсан чи хоёулаа 30 минут болчих шиг боллоо те. Уг нь хоёулаа ингээд 4 сэдв байсан. Тэгээ баг энэ дээрээ дуусгах хэрэгтэй юу одоо эсвэл архиад нэг өөр юм 10 минутанд ярих уу? Яах вэ? Зочи юу гэж бодож байна? За яг хөө зүгээр баяр хэлтээр нэг ярих уу эсвэл за энэ бас нэг этхийн л бас нэг би чинь 25 оны бас этхий хорооны те. За окей тэгэхээр та бүхэн сайн нөгөө ширээн гэрээ хийгүүтэй холбоотой ширээн дагуурхын процессын талаар бас сонирхолтой поинтуудыг сонссон байх. За одоо нэг 10 минут байгаа дээр бид хоёр дахиад нэг сэдвээр бас мэдээлэл өгч. Энэ юу вэ гэхээр за баярын өмч юм бэ гэж те. За мэдээж энэ салбарт бол Монголд нэг юм асуудал байгаа. Одоо чинь Америкт ч юм уу баяр агент гэж байдаг. Тэрний яадаг вэ гэхээр нөгөө баяр нь нэг агенттэй гэрээ байгуулаад зөвхөн тэр баяраараа дамжуулж үйл хөдлөх авдаг. Олон одоо хөгжилтэй улсад за Монголд бол одоохондоо зөвхөн борлуулж байгаа тал нь л одоо агентаар төлөөлүүлж байгаа. Баярууд бол хаяа нэг хизээч нэг агентаар төлөөлүүлдэг. Тийм учраас баяр бол ингээд нэг офс дээр 10 агент байхад баг 17 нь ярьчих гад байдаг. Тэ? Тэр офсерга листийг үзэх гээд. За ингээд давхардлууд гарнаа. За энд ямар зарчим баримтлах вэ гэдэг талаар туршилттай агентийн зүгээс одоо хэлэн зөвлөгөө өгөөд тэгээд ерөнхийдөө за яг хөө би ч нөгөө 25 оны этик хороонд байсан болохоор нэлээд олон одоо чихэн сонсогдсон зүйл бол одоо баяр өмчлөх тий баяр давхцах гэсэн асуудлууд агентуудад нэлээд бас одоо өргөн дэлгэр одоо их байт юм байлаа. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр за баярыг бол угаасаа баярыг өмчлөх гэж бол хэцүү байна гэж одоо хязгаарч байхгүй. Мэдээж гэрээтэй л биш болов. Гэрээтэй л одоо баярын гэрээ тий. Баярын одоо зуршлах лист талын зуршлах гэрээтэй адилхан баяр талын зуршлах гэрээ хийгээгүй л байгаа бол тэр одоо баярыг үнэхээр миний одоо чиний их гэж одоо барьж авах хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрнээс болоод одоо жишээ нь одоо баяр тавцснаас болоод хоёр агентууд муудалцах тий. Эсвэл мэдээж цаашдынх нь нэг одоо реферал хийх зүйлд маш их сөргөөр нөлөөлж одоо хаалт болоод байна л да. Тэн дээр би бас нэг хэдийн имэйл гэж бодсон юм. За бас кейсэн дээр л ярьцдэх үү. Тийм. Тэр нь илүү бол агент ойрхон байх баг. За надад нэг лист байсан. Тухайн листийг өмнө нь би өөрөө үзүүлэх боломжгүй болохоор нөгөө кодыг хийлээд агентуудаа явуулаад тэр ажлын цаг тавцсан үед шүү дээ. Агентуудаа явуулаад агентууд маань өөрсдөө үзүүлээд байсан. Тэгээд би нэг удаа баяраа юугаар нэг агентаас би дуудлага аваад таны баярыг үзэх гэсэн юм аа. За окей. Би одоо яг энэ хүүхдээ эцэг хурал дээр сууж байна гэсэн чинь тийм үү. Наа чин нэг өөр манай нэг агент явж байгаа штэ. Үзүүлэх боломжтой болов. Аагүй бач би буруу шүү. Тэнгүүд нь би эцэг хурал дээр сууж байна. Гэхдээ нөгөө баярыг манай нөгөө нэг тэр агент үзүүлэх явж байгаа маа гэхгүй юу. Тэгсэн чинь тийм үү та хэлээд өгөөч. Тэгвэл тэр агент руу чи явуулчих. Үнэхээр баярууд нь тэр нэг цагт очиод ингээд үзэх боломжтой бол нөгөө агентаар нэг төв хөдлөлөө үзүүлж хийчихье гэдэг. Тэгээ би нөгөө эхэлж цаг тохирсон агенттайгаа би яриад
үзүүлэх гэж байна гэсэн чинь үзүүлэх гэж байна гэдэг. Тэнгүүд нь би манай нөгөө агент бас нэг өөр нэг агент байгаа шүү дээ. Тэр одоо Б агентийн хүмүүс нь одоо очих гэж байна. Чи хамт үзүүлчих боломж байна уу гэсэн чинь тгий окей гэдэг. Тэгээд нөгөө баяр агент маань өөрөө Б талын агент одоо Б агент одоо А Б хичээл та. Эхнийх нь бол надтай эхлээд түрүүлээд яатсан. Дараагийнх нь болохоор өөрөө бас очих боломжгүй баяраа явуулчих гэж байна. Тэгээд би бас листал өөрөө очиж чадахгүй бас дараа. Тэгээд нөгөө А агент маань хоёр хүн үзэх болоод нэг нь тухайн хүнийх нь өөрийнх нь харилцагч болж тараад. Тэгвэл Б агентийн одоо бас нэг харилцагч очих гээд шүү дээ. Очихоор үзэх болж таараад. Тэгсэн чинь очсон чинь нөгөө А агент над залгаж байхгүй. Тэрний явуулсан харилцагч нь надтай ингээд өмнө холбогдож байсан агент байна. Нөгөө харилцагч байна. Би энэ хавьяар чинь те наад хүн ч зөндөө байр үзүүлсэн юм аа. Наад чи миний харилцагчтэй гэдэг хэлж байхгүй надад. Тэгээ би бүр анхандаа эхлээд би гайхсан. Гэхдээ наадах чинь тэр агент явуулсан шүү дээ. Тэ? Одоо Б агент явуулсан юм аа. Надтай яриад тэ? Одоо өөрөө эхлээд наад хүмүүстэй үнэхээр харилцагч байсан бол наад хүмүүстэй яг наад байраа санал болгож үзүүлээг юм бэ. Нэгдүгээр. Хоёрдугаар Б агент явуулсан болохоор би Б агент надтай л тэ хариуцлага тооцож шүү дээ. Дараа нь ямар нэгэн асуудал гарах юм бол. Тийм болохоор би наадах чинь би Б агентийн харилцагч үзэн шүү. Баяр гэж үзэн шүү. Таарын тэр өмнө одоо үгүй А агент тухайн Б агентийн харилцагчтай ямар одоо процесстэй одоо үгүй ямар одоо харилцаанд тэ одоо бизнес юм байсныг би бол мэдэхгүй. Тийм болохоор би өөрөө над руу харилцагчаа явуулсан Б агентийн одоо баяр гэж үзэн шүү гэдэг байдлаар тайлбарлаад өнгөрсөн. Тэгсэн чи жоохон дурамч ингээд ууралж лээсэн л. Энэ маш олон дэлгэрэнгүй гардаг жишээ. 2-3 удаа надад тохиолдсон. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр үнэхээр одоо юу гэдэг та өөрөө тухайн харилцагчдаа тухайн листийг санал болгоод үзүүлээгүй болвол өөр агентаар ороод ирсэн тохиолдолд ч гэсэн та тэрийг миний баяр гэж өмчлөх ямар ч ирэх байх. Өмнө нь хичнээн байр зарсан авуулсан ч байсан хамаагүй. Тэр листэн дээр та өөрөө урьж авчираагүй бол таны баяр биш ээ. Дээрэс нь би бас над дээр гарсан нэг харилцагч яваалсан байхгүй юу? Тэр аваар. Тэгээ би өөрийнхөө байрыг болохоор миний баяр санхүүн арай өрөхгүй юм байна гэсэн ойлголтоор өөрийнхөө листийг танилцуулаагүй. Тэгсэн чинь надаас нэг агент мэдээлэл авч яваад нэг харилцагч нэг хүн танилцуул баяр танилцуулаад тэгээд аваад тэгээд ингээд баяр үзэх болоод хүрээд ирсэн чинь нөгөө би тань шүү дээ нөгөө харилцагчаараа нөгөө харилцагчтай хүрээд сайн байна хөөг сайн байна гэж байхгүй. Тэгээд тухайн үед бол хэрвээ одоо нөгөө өөр нэг одоо баяр өмчлөхөд байгаа тохиолдолд бол надаас бас одоо би тийм одоо хөл одоо байж боломгүй саналыг бас хэлэх боломжтой байхгүй баяр агентаа. Наач те над дээр явцсан харилцаж байна. Одоо чи миний аягүй сайн таньдаг хүн одоо хамтрагч гээд би тэр хүнийг одоо баяр агенттай тэгээ санал тавих нь одоо зүжил болчиход байгаа юм л. Тэгээ иймэрхүү зүйл дээр ерөнхийдөө агентуудад маш болгоомжтой. Жишээ нь одоо харилцагчаасаа одоо та те өөр кивигийн агенттай холбогдож байсан уу гэдэг нойр нэг асуултыг танд өмнө энэ байр те лист байрыг үйл хөдлөхийг өөр агентаас санал болгоод та үзэж байсан уу те санал болгосон байж болно шүү дээ. Яг биеэр хүрчиж үзэж бас нэг асуудал болж байна. Тэ. Бодит асуудал бол авчиж байна. Тэгэхээр энэ нэг хэдэн одоо тэ баяр талтай ажиллах нэг баяр агентийн ажил үргээ хуваар байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийг яг л өдөр тутмын ажилдаа хэвшүүлээ сурчих юм бол энэ асуудлууд бас гарахгүй байх магадaltaй ер нь. Тэгэхээр нэг баяр өмчлөн гэдэг нэг асуудлууд бас нэлээд ингээд хоёулаа нөгөө энийг 1 2 3 гэдгийг хэлээд ингээд яа те. Нэгдүгürt нь та үнэхээр тэр баярын төлөөлөх гэрээтэл биш болвол яг уу та тэр өмчилж болохгүй нэ. Тийм өмчлөх юм. Яг энэ хүн намайг төлөөлнө гэж тантай гэрээ байгуулсан бол хамаагүй. Тэгээ үнэхээр тийм гэрээ хийж чадвал даацаг. Тийм биш болвол тэр хүн чинь яг уу таны одоо баяр гэж хэлж болохгүй нэ. Тухайн листийг бол үзэж болно. Гэхдээ дараагийн листэн дээр хоёр дахь зарчим нь та өөрөө бичлэн үзүүлээгүй бол яг уу тэр ер нь үзүүлсэн үний л харилцагч болно. Яа гэвэл лист тал маань бас тэн дээр шудраг байх хэвээр. Би нэг агентын нэр олон реферал хийдэг гэдэг нөгөө агентаа сонгох. Бас юм чинь бас ёстой асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэр баярыг одоо тэр хүнд одоо
цаг заавын зохицуулаад итгэл үнэмшил төрүүлээд авч очоод тэр үзүүлсэн тэр агентийн баяр яагаад бол өөр агентууд бас тэр баярыг санал болгосон байж болно шүү дээ. Гэхдээ яагаад ч юм ирж үзүүлээгүй. Үзүүлэх ажлыг зохион байгуулж бас тэр итгэл үнэмшлийн төрүүлж чадсан хүн нь тэр агент нь баяр авах нэ. За ингээд хоёр юм байна те. Гэрээг бол өмчлөхгүй үзүүлсэн нь баяр агент болно. За яг 3 дугаарт нь гэх юм бол та өмнө нь тэр хүнтэй энийг нь тодруулах маягаар өгчээ те. Өмнө нь тэр хүнд байр авч өгсөн байж болно, зарж өгсөн байж болно. Тэгвэл энэ дээр та өөрөө үзүүлээгүй бол таны баяр биш байгаа юм те. Яг чиний жишээн дээр те. Чиний өөрийн харьцдаг байсан хүн өөр агентаар дамжуулаад ороод ирсэн биз дээ. Тэр тохиолдолд нөгөө агентийн л баяр гэж үзсэн. Хичнээн би тэр Тэгэхээр өмнө нь тэр хүнд байр авч өгөө зарж өгсөн ч байсан хамаагүй. Энэ листен дээр өөр агентаар дамжуулаад тань дээр ороод ирвэл тэгэл одоо нөгөө оруулж ирүүлсэн дутуул хийж гэнэ гэсэн. Тий, дутуул хийсэн. Тэгээд бол өөрөө нөгөө харилцагчтай care хийх буюу тэр хүний сонирхож болох листийн мэдээллүүдийг өгч л байх хэрэгтэй байсан. Өгөөгүй байна л гэж үзсэн. Эсвэл тодорхой хэмжээнд ятхан үнэмшүүл чадаагүй гэсэн. Гэтэл өөр нэг агент тэр мэдээллийг чи өгөөд тэр хүнд хэрэгтэй сонирхож болох лист юм а гэдгийг үнэмшүүлээд цаг завын зохицуулаад аваад ирсэн биз дээ тий. За нэг ийм 3 зарчим байна. За дөрөвт нь бас нэг баяр дээр гардаг нийтлэх зүйл бол баяр давхцал байна. Бүр нөгөө листен дээр үзүүлээд магадгүй одоо ялангуяа энэ маань өндөр үнийн дүнтэй юм дээр маш их гардаг. За жишээ нь би нэг листтэй байлаа. За би маань нэг баяртайгаа харилцагч тагуулаад ирлээ. За тухайн үед нэг тий одоо ийм саналын нөхцлөөр ингэж явъя гэж хэлцэж одоо хүрээгүй. Тэнгүүт дараа нэг тий та нэг харилцагч тагуулаад ирлээ. Гэсэн чинь нөгөө хүн нь өөр агентаар ороод ирсэн. Өмнөх агент маань хэлцлээ хийж чадаагүй ч юм тий. Одоо өмнөх хийсэн хэлцэл маань ингээ болсонгүй гэдэг. Нэг 2-3 сарын дараа дахиад нэг өөр агентаар ороод ирж байгаа байхгүй. Тэр тохиолдолд бас нэлээд маргаантай. Яагаад гэвэл тухайн эбигийн харилцагч байж байгаа над дээр орж ирээд үзүүлсэн. Тэнгүүд дараа нь таны харилцагч болж ирээд над дээр дахиад хэлцэл яригдах гэдэг байна шүү дээ. Энэ дээр одоо хэний баяр вэ гэдэг асуудал бас нэлээд ер нь эдгээр оронд нэлээд хамтдах асуудал байхгүй. За энийг бол ерөнхий зарчим байна уу? Номер 1 зүйл бол нөгөө саналын үндэс. Үзэс яг хаан дуусна хэлэхгүй бид хаанаас ярих вэ? Эсвэл сүүлийн тэр маргаантай хэсгээр гацсан. За окей. Сая интернет асраад нэг жоохон яачих шиг боллоо. Тэгэхээр өнөөдөр хоёлоо бол нөгөө тийм маргаантай хэсгийг ярихгүй. Яг бол маргаантай хэсэг бол дуусахгүй маргаа болдог. Тэгэхээр түрүүний нөгөө баяр агентийн үндсэн зарчмуудаа ингээд нэг базаад нүгий за нэгдүгürt нь зөөцлийн гэрээгөө бол юмчлахгүй бай. Хоёрдугаарт нь өмнө нь чамтай яач ч одоо дийл хийж ярилцсан байсан хамаагүй өөр агент хэрвээ дагуулаад таны листен дээр орж ирвэл тэр оруулж ирсэн л агентийн листийг анх үзүүлсэн агентийн л харилцагч. Өмнө нь та тэр хүнд бас мэдээлэл өгчээсэн байж болно. Гэхдээ та өөрөө авчирч чадаагүй өөр агент аваад ирсэн бол тэр агент нь баяр юм аа. За тэгэхээр ингээд ийм 3 юмыг дүгнээд ерөнхийдөө дуусгая. Яа тэгэхээр хоёулынгийн хувьд ингээ яриул бүр хэдэн цаг ярихаар байна те. Хэдэн цаг амар хурдан өнгөрсөн. Амар хурдан өнгөрлөө те. Ер нь чамайг ер нь эхний хагас чи сар болгоо оруулт юм уу? Нэг нэгэсэд барьж аваад. За ийм байна. За тэгээд хоёулаа сүүлийн нэг 5 минутанд ингээд цагийг ашиглаад хэдхэн зүйл бас агентуудад хэрэгтэй зүйл хэлээд дуусгая. Тэгээд уугийн ер нь одоо ингээд 6 жил лөө 7 жил лөө одоо 9 дэх жил рүү. 9 дэх жил хэд чи одоо салбарын одоо хамгийн туршлагатай агентуудын нэг сүүгчтэй те. Энэ бүгдийг базаад яг энэ бизнесийн ёс зүйтэй холбоотой те. Энэ талаараа агентуудаа нэг яг хэлмээр байгаа үгээ 1 2 3 гэдэг юм уу эсвэл ерөнхийд нь хэлдэг юм уу нэг гоё хэлээч одоо нэг эцэг хүн шиг те нэг эцэг хүн хүүхдүүдтэй сургаад айлтж байгаа мэт те гоё хэлвэл
За ер нь бол яг хуу агентийн бизнес нөгөө харилцааны бизнес байгаа. Тэгэхээр мэдээж одоо би хичнээн 9 дэх жилдээ ажиллаж байгаа юм ч гэсэн одоо мэдгүй чадахгүй гэсэн зүйл стил одоо байсаар л хүн өөрөөсөө одоо үнэхээр өөрийн гэсэн бизнесээ эхлүүлээд өөртөө л тэ зарчимтай л байхад ер нь бол энэ бизнес маань одоо цаг хугацааны л асуудал хичнээн туршлахгүй одоо хичнээн танил найз танилын хүрээ байхгүй байлаа гэд тууштай өөрөө зарчимтай байхад бол тэгээд ер нь бол тэгээд харилцагч бол аяндаа сайхан чигтрээд ингээд тойроод хүрээлээд ирнэ. Тэгэхээр би бас түрүүн бас нэг юм хэлж утсан. Нөгөө гэрээтэй ажиллаад нөгөө нэг түрүүн талын гурилтаар хэлсэн та нөгөө үндсэн гэрээний репорт явуулаач гэдэг. Тийм. Энэ бас маш их чухал шүү. За. Ягаад гэвэл одоо үгтэй манайхаж одоо ер нь саналын хуудас инээтрем ер нь бол зарим агентууд хийдэг юм лээ. Би яг бас сонссон байхгүй. Тэгээд метрод ороод үндсэн гэрээг нь тухайн үед нь зургийг дараад ч юм уу өөр баталгаажуулаад ялангуяа бүр авдаг байхгүй бол эргээд бид нар зуучлалын гэрээтэй байсан ч гэсэн асуудалд орох одоо үгтэй шимтгэлээ авч чадахгүй хэмжээний бас нэлээд том асуудлууд бас гардаг. Тэгэхээр нөгөө үндсэн гэрээний тэрийг бас ярих бас удах гал байна. За тийм. Гэхдээ айгүй чухал санаа байна. Ер нь яг үндсэн гэрээ гэдэг нь та ингээ нөгөө листэ худалдаа авах гэрээ хийгээд нотариотоор батлуулсныг үндсэн гэрээ гэж бид гэрээ гэж хэлээд. Гэрээн дээр тэрийгэ одоо нөгөө нэг ер нь бол оффистоо ингээд за ийм гэрээ хийцэн ингээ тайлан репорт явуулах мэдээлэл явуулах хэрэгтэй. Тэр талаар ярьж байгаа тийм. Тэр талаар ярьж байгаа. Тэр маань зөвхөн офсос шаарддаг зүйл биш. Санхүүгийн зохицуулах хороноос уусаа өөчкар хэлээс шаарддаг зүйл. Тэгэхээр офс зөвхөн тэрийг авах гэдэг ямар ч ашиг байхгүй шүү тэргээр. Гэхдээ бид ч маргаан гарвал ашигтай хэлбэрээр өөрчлөлт тулж иж болно. Гэхдээ санхүүгийн зохицуулах хороноос мэдээж тэд чинь хяналт контрол байгаа шүү дээ. Хэдэн дөрөвний юм хаана яаж зарж байгаа гэсэн тэр репортуудыг тухайн зуршлын компаниудаас мэдээлэл авах зорилгоор тэр гэрээг заавалч шаарддаг байхгүй. Хөөчн бол Remax байхад манай офсхийн бүр манайхан ч одоо одоо захимдсан хэлбэрээр бүртгээд байна шүү дээ. Бидрэг бол зургийн дараад нотариотын гэрээнийхээ хуулбарыг зургийн дараад өгчөж чимтгэлээ авдаг байсан. Тэр гэрээ байхгүй бол чимтгэлээ авч чадахгүй. Яагаад бол тэн дээр чинь одоо хэдэн төрний яаж яасан эдийн үнийн үнэтэй гэсэн бүх юм байдаг болохоор тэрний дагуу шимтгэлээ нэхэмжлээд орж ирсэн хэмжлэн зөв тэг үнийн дүн таарч байна уу? Тэр утгаараа шимтгэлийн агентуудаа өөх ийм хатуу байсан юм бол. Одоо энэ ч бол сайхан шүү дээ бид нар чи өөрсдөө те юун дээр цахим болцсон болохоор бүх юмээ сайхан бичээл тэр юмыг заавалч зургийн дараад ингээд аваад авахгүй цахимаар яваад болохоор бас их давуу талтай. Тэгэхээр тэрийгээ бас бүгэлж хэвлэж одоо тийм сүүлийн 1 жил бол тэрийг яг шаардж байгаа шүү дээ. Зургийн дараад хавсаргаад тэгээд үндсэн гэрээний репортоо явуулаа гэдэг. Юу нь бол албан ёсоор шаардж байгаа шүү. Тийм. Зарим тохиолдолд яг зүгээр би өөрөө нөгөө зургийн дараа дарж авахгүй шууд цахимаар бүртгэжээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг л ярьж байна. Эргээд энэ мөр ямар давуу талтай ихээр одоо биднийг л агентуудыг л хамгаалж шүү дээ. Тийм. Ер нь хамгаалаад авч чадахгүй байгаа шинжлүүлэгч офсоос үзэлтүүд араас нь үзэлтүүд шимтгэлж авч өгөө л гэсэн бас нэг тийм. Яг саяных дээр санаа нь шимтгэлээ авах хэсэг нь зөвхөн тэр агентийн асуудал биш байхгүй. Энд чинь өөрөө компанитай хамтарч ажиллаж байгаа компанид ялангуяа франчайз компаниуд бол роялти гэж төлдөг. Тэр чинь одоо дэлхийгээс бас энийг хөгжүүлж байгаа тий брендинг эзэмшиж байгаа хүмүүс тодорхой роялти өгөх хэрэгтэй байдаг тий. За тэгээ хамтын гүйлгээ бол нөгөө агенттай өгөх хэрэгтэй байдаг. Офстойгоо тодорхой хэмжээгээр хуваах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр шимтгэлийг авах хэсэг нь зөвхөн тэр агентийн асуудал ирүүлсэн биш. Маш олон хүний ирэх ашиг багхгүй юу? Тэм учраас энэ ингээд үндсэн гэрээнийхээ репортыг явуулахаар одоо админ гэж ярьдаг нийтдээ тий. За манайхаар бол MC энийг шалгаад хэрвээ шимтгэлийн цагтаа орж ирэхгүй бол бас тэр харилцагч руу нь яриад шимтгэлээ нэхэмжлэх, мэйл бичиг, утсаар ярих ингэж шимтгэлээ ингээд авахт нь бас дэмжлэг үзүүлдэг байхгүй хамтарч ажиллаж байна гэсэн. Энийг мэдүүлэхгүй бол яг та бол тэр хүний хувьд ингээд одоо яг хугацаа өнгөрцсөн бүр өгөхгүй болоод тэгэл та өөрөө тийм сайн одоо буугаш шиг хүчтэй нэхэж чадахгүй бол энэ хүүхдийг чи ер нь ингэж явуулж байгаад ингээ аргалчээ гэдэг нь бүр яваал эхлэх байхгүй. Тийм учраас манай агентууд ингээд үгнээ тэлхэд зуучлалын гэрээгээ бичиг баримт нь яг бүрэн хийх хэрэгтэй. За тэгээд үндсэн гэрээ байгуулах юм бол яг хоо репортер компани руугаа явуулаад
За ингээд шимтгэлээ цаг хугацаанд аваад ингээд сурчих хэрэгтэй. Энэ бол бүх талыг хамгаалсан бидний ярьж байгаа win-win зарчим баггүй. Тэгэхээр нэг хийх юм олж ядсандаа бичиг баримт нэхэл ийм репорт явуул гэдэг юм байхгүй. Энд чи өөрөө агентаа хамгаалах, нарийн хариул хэрэглэгчээ бас хамгаалах, компани хамгаалах, аль альных нь орлогыг хамгаалах ийм л зорилготой юм аа л гэсэн үг шүү те. За окей. За маш сонирхолтой юмнууд ярьлаа. За тэгээ буугийн хувьд сүүлийн нэг асуулт ер нь одоо 9 жил болсон байна. Чаашдын зорилго юу вэ? Хэдэн жил агент хийх вэ? Агент хийстэ болсныхоо зодог тайлна гэсэн бодол байгаа юу? Зодог тайлаа юу хийх вэ? Ирээдүйн талаар нэг сонирхуулаач. За одоо би нэг яг агентийнхаа карьерийг ер нь бол одоо хэд бол хэд хүртэл хийж болох карьер шүү дээ. Ер нь бол бизнес явдал. За зах зээл дууссан үед л ер нь болох болов. Зах зээл дуусахгүй хаа. Тэгэл яг байжлах тийм 70 80 хүртлээс хийх байхаа. Гэхдээ эхний одоо том зорилго маань ер нь бол жоохон глобал хэмжээнд бас тийм ажиллаад олон улстай ажиллаад үзээд туршлага тийм унж усаад нэг туршиж үзмээр байгаа. Тийм одоо суурь нь бол яг 26 оноос эхэлж 59 зорилготой. Тэрүүгээрээ бас судлаад өмнө ер нь л надад байсан л зорилго л да. Тэгээ Remax тогтоо бид чинь 23 онд бас Турк Дубай бас үйлдвэрлэлийн салбартай танилцаад яваад ирээд үзээд дээрснээс Тайланд руу бас одоо хуваарь бас явж үзээд танилцаад төслүүдийн ямар хөө юм бэ? Өөр зуршлын салбарууд ямар хөө юм гэсэн байдлаар бас туршлага судлаад одоо 2 урсгал бас явсан. Тэр бас ирээдүйд олон улстай ажиллаад одоо олон улсын зах зээл дээр бас ажиллаж үзмээр шүү дээ. Тийм шүү дээ. Агент улсын зөвхөн одоо Монголын зах зээл дээр бас яваад байх. Мэдээж энд бас давхар явж л байна. Давхар бас гадагшаа бас ажиллах гэсэн сонирхолтой. За тэр цаг нь болсон баха. Тэгээд зөвлөө ичсэн монголчууд олон улс гадаадаас тийм үйлдвэрлэх авах сонирхол нэмэгдсэн байх шиг байна. Санхүү мөнгөний болцоотой болсон байх шиг байна тийм. За тэгээд чиний хувьд одоо Америкт байсан бас тодорхой англи хэлний чадвар мэдлэгтэй хүний хувьд тэгээд бүрэн болцоотой бас сайшгүй их хэвээр зүйл баг те. За тэгээд энэ олон улсын одоо үйл хөдлөлийн бизнест нь амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ өнөөдөр цаг зав гаргаад ингээд одоо шинэ болоод хуучин ялгаагүй агентуудтай бизнесийн ёс зүйн талаар те. Тэгээ зөвхөн хууль дүрм гэхээсээ илүү хүний нөгөө дотоод хүнд яаж нөлөөлдөг, сөрөг болон эрг нөлөөлөх талаар ийм гоё сургамжтай, сонирхолтой ийм одоо элен далангүй яриаг бас хийж өгсөнд их талархлаа. За тэгээ цаашдах нь амжилт хүсье. За ингээд та бүхэнд баярлалаа. Ингээд 1-2 дугаар сар бол одоо үйл хөдлөлийн салбарын харьцангуй амралтын сар байгаа тий. За тэгээ амарч байгаа агентууд маань сайхан амраарай. За тэгээд амраад ирсэн хүмүүс нь ажилтайгаа ирч хүч ороорой. Ирч хүчтэй ингээд ороорой. За ингээд та бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье.